За үзэгчдээ ABS телевизийн сурчлах баг Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллийг хүргэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сэвхийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Орхон аймагт инхүү зохион байгуулагдаж байна. За энэ хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн хэмжээнд нийтдээ 10 сая мод тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна. За энэхүү хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн засаг дарга бөгөөд холбогдох удирдлагууд за мөн багуудын иргэдийн оролцоотойгоор мод тарих үйл ажиллагаагаар эхлүүлж байна. За ингээд Орхон аймгийн засаг дарга Бачаргалын яриа болон за иргэдийн энэхүү хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн сэтгэлдлийг хүргье. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны 10 оны 63 дахь зарлиг Монгол Улсын ойн тухай хуулийн 31 дугаар зүйлийн дагуу бүх нийтээр мод тарих ажлыг хавар намар 2 удаа зохион байгуулдаг. Энэ намрын бүх нийтээр мод тарих ажлыг энэ удаагийн ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх чиглэлээр бол уриалж мод тарих ажлыг зохион байгуулж байна. За ингээд энэ 10 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Улаанбаатар хотын хэмжээнд 4 дүүрэгт бүх нийтийн мод тарих хөдөлгөөнийг 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд орон нутгуудад өнөөдрөөс эхлээд мод тарих өөрийн нутаг дэвсгэрт тарих модны тоо хэмжээ олон нийтэд зарлж уриалга ажлыг хөдөлгөөнийг бол эхлүүлж байна. Өнгөрсөн хаврын хувьд манай Орхон аймгийн хэмжээнд нийт 113 мянган ширхэг мод тарьсан. За үүнээс боловсрол соёл урлагийн салбарын байгуул 100 жилийн хүрээнд бол энэ 21 оны хугацаанд 100 мянган ширхэг мод тарих зорилт тавьснаас 53 мянган ширхэг модоо бол тарьсан байгаа. 10 сая модыг хэдийн хэрэг хугацаанд тарьж ургуулах уу? Энэ дээр зорилт байгаа хэрэг. За Орхон аймгийн хэмжээнд Монгол Улсын хэмжээнд тэрбум мод тарих уриалга гарсантай холбогдуулаад Орхон аймгийн хэмжээнд 10 сая мод тарих ажлыг бол 2030 он хүртэл буюу энэ жилээс эхлээд 9 жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөлөө. За энэ ажлын хүрээнд аймгийн нийт газар нутгийн 4% нь мод тарьж терминалын төгөл байгуулах зорилтыг тавиад байна. Өнгөрсөн хавар тарьсан мод хэдэн хувьтай ургаж байна? За өнгөрсөн хавар бүх нийтийн оролцоотой орон сууцны хорооллуудын дунд за гэр хорооллын багуудын нийт эзэмшлэн гудамж талбайд мөн сургууль цэцэрлэгүүд өөрийн орчиндөө тарьсан модны ургалтын дундаж хувь нь 93% байлаа. За өмнөх жилүүдийг бол харьцан өндөр байлаа. Яагаад гэвэл энэ жил нар хур тэгшэрч хур бороо ихтэй байсантай холбогдуулаад ургах орчин нөхцөл сайтай байсны улмаас 93% ургалттай байгааг бол. Энэ хавар бид нар 100 мянган мод тарьсан. Хавар 100 мянган мод тараад 84% гэж гаргасан. Тэрний нөхөн зэрэгтүүд явна. Зүгээр нэг хэсэг чинь бид нар байгууллагууд хэрэг айгуу дайрлаа ш тийм ээ. Тэрний үндсэн дээр үүссэн хожуулууд байна. Тэгээ одоо хожуул гэдэг нь манай Орхон аймгийн хэмжээнд бас яваад хожуулуудыг өвлийн түлшний нөөцөд бүрдүүлээд тэгээд доод үлдсэн энэ дээр нь мод тарих ийм хөдөлгөөн бас явж байгаа. Жишээлх юм бол манай Баян өндрийн оройг хийхтэй хэлнэлд хожуулж тийм ээ. Манай хойн сан бүхий газрууд Баян өндөр жаргалын сумандаа бас нэлээ хожуултай. Тэгээ энээс бас бид нар энэ төршний бөөс бүрдүүлээд үлдсэн дээр нь мод үржүүлгийн газар дээр өршлүүлсэн модыг тарих ийм ажлыг бас давхар хийж байгаа. Багийн ажлынхаа харилцаанд багийнхандаа юу гэж уриалмаар байна? Тэгэхээр мод тарих өөрөө нөгөө ойн сум бүхий мод бүх газараа тарих хэвээр. Дээрээс нь айлууд хашаандаа тарих хэвээр. Энэ айлууд хашаандаа тарих ажлыг бүгдийг манай багууд хариулсан. Бид нар сая уриалга гаргахтаа айл өөрийнхөө гэр болд хашаатай айлууд хашааныхаа 30 хүртэл хувьд нь мод тарья гэж уриалаад байгаа. Энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мэдээж төрийн бүх ажил багуудаар дамжиж байгаа. Маш чухал үүрэгтэй. Бид нар сая энд анхныхаа модыг суулгалаа л да хамт олноор багийнхаа хамт олноор Эрдэнэ багийнхаа хамт олноор анхныхаа модыг энд суулгалаа. Тэгээд одоо ахаал өчнөө цаана олон мод суулгах учраас багийн хамт олноор явах тийм бодолтой анхныхаа модыг энд сая суулгалаа. Тэ байгаль орчноо одоо манай миний үеийн залуучууд бол байгалаа хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Байгаль орчноо ногоо модтой байлгахын тулд ногоо орчин байлгахын тулд иргэдээгээ би харин ямарсан уриалгахын тулд модоо сайн тарих хэрэгтэй тий.
За 1 тэрбум мод тарих үндэсний одоо хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Орхон аймагт бол сая эхэлсэн. За мэдээллийг үзэж та бүхэндээ хүргэсэн байгаа. За өргөжлүүлээд Орхон аймгийн Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд бол энэ сарын 17-ны дуустал бол мод одоо бут тарьж ургуулж байгаа энэ байгууллага за 3 иргэн 6 байгууллага гээд 9 аж ахуйн нэгж одоо худалдаа эрхэлж байгаа юм байна. За энд бол Орхон аймгийн Хөвөнтэй ой компанийн бол оролцож байна. За танай компани зүгээс одоо хичнээн төрлийн мод бутыг одоо иргэд хөдөлмөрчдөд худалдаалж байна. За бас юун дээр голцоо анхаарах хэрэгтэй вэ? За Хөвөнтэй компани нь бол одоо энэ мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад баг 14 жил болж байгаа. Манайх одоо өнөөдөр 14 нэр төрлийн мод ойжуултынх байна, цэцэрлэгжүүлэлт, гоёлын ингээд моднууд авчраа сууж байгаа 17 хүртэл. Орхон аймгийнхаа ард иргэдэд бол жил болгон л одоо ингээ модоор үйлчлдэг. Би өөрөө очиж зааж зурж өгдөг. Тарилтыг хийж өгдөг. Хүмүүс яг зүгээр мод одоо аюу сүүлийн үед мод тарих аюу сонирхолтой болсон. Гэвч нөгөө тарьж чадахгүй байгаа. Тариад арчилж чадахгүй байгаа. Ингээд зарим хүнд одоо бол ингээд модоо өгөө явуулчихаар нөгөөхийгээ тарьж чадахгүй ингээд өхүүлчихэд байгаа байхгүй. Тэгэхээр би одоо нэгэн тал манайх энэ мэрэгжлийн байгууллага Орхон аймгийн хэмжээнд ганц тал мэрэгжлийн байгууллага байдаг манайх. Тийм учраас би өөрөө араас нь яваад одоо нодлон тарьсан модоо энэ жил нь ахиж очиж үзээд ингээд зөв тарьж өөрөө ингээд зааж зураад явдаг. Тийм манайх бол мэрэгжлийн байгууллага одоо өчнөө ойжуулт хийдэг, цэцэрлэгжүүлэлт хийдэг. Таны энэ одоо бага худалдаалж байгаа моднуудаас харахад бол энэ нарс ах шиг байна тий? Нарс байна. За өөр хэдэн төрлийн мод байна? Үн өртгөн ямар байна? Нарс болохоор одоо ингээд насаараа байгаа. Нарс одоо ингээд 30-аас 60 мянган хооронд байна. Украинууд байна. Монс байна, шинс байна, агч байна. Одоо ингээд бүхэл төрлийн мод байна. 14 төрлийн мод байгаа. За үн өртгөн Үн нь бол одоо ерөөсөө 10-аас 60 мянган хооронд байгаа. Насаараа байгаа. Дандаа насаараа. Доотлол нь л 10 мянга тэгэл дээшээгээ явбал ингээл насаараа явчихдаг. нэг дор олон мод авч байгаа иргэдэд одоо очиод тариад өгөх боломж байд юм бол? Заагаад өгдөг. Би нөхөө бэлтчихээ. Тэгээ эргээгээ буцаагаад над руу холбогдоо. Тэгэхээр нь би нөхчин бэлэн байвал өөрөө очиод заагаад зураад өгчнөө. Тариад өгчин нэг ганц хоёрыг. Тантай холбогдох утасны дугаарыг хэлж одоо мод тарихыг одоо хүсэж байгаа амралтын өдрүүдээр мод тарихыг бэлдэж байгаа хүмүүс үү? 90-35 32 77. За Орхон аймгийн хэмжээнд бол ерөнхийлөгчийн одоо уриалж байгаа энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд за 10 сая модыг бол тарихаар уриалсан байна. За энэ хүн 10 сая модыг бол 2030 оны хугацаанд буюу 9 жилийн турш одоо энэ хөдөлгөөнийг өрнүүлж Орхон аймаг маань 10 сая модтой болохоор энэ хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилт төвшүүлэн энэ хүн өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Орхон аймагт байгаль орчин чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. За иргэд энэ сарын 17-ны дуустал Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбайд мод бут суулгац худалдаалж буй 6 иргэн 3 аж ахуйн нэгжээс худалдаа авалт хийх боломжтой байна.